Дараагийн мэдээлэл. За улсын их хурлын гишүүн асан Сүхбаатар Тэнүү компани захирал Ганхуйг нарын 24 хүнд холбогдох ногоон автобусны гих тодтголтой авилга албан тушаалын хэргийг улсын дээд шүүх хянан шийдвэрээ гаргалаа. За улсын дээд шүүхээс сайд асан Сүхбаатар нийслэлийн засаг даргын орлогч асан Өмнөх Эрдэнэ, за нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Инх 50 болон хилцээний даргын үүрэг гүйцэтгэгч Мишель нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож захиран бусад хэргийн холбогдогчдод ялыг хിവэр үлдээх анхан шатны шүүхээр дахин хилцэх шийдвэрүүдийг гаргасан байна. За 3 шатны шүүхийн шийдвэрийн дүнд ногоон автобусны хэрэгтэй холбогдсон дарга нарын хэрэг хэрэгсэхгүй болж харин нийслэлийн тээврийн газрын дарга болоод гүйцэтгэгчийг сонгож шалгаруулах ажлын хэсгийн гишүүд автобус нийлүүлсэн Тэнүү компани удирдлагууд ял сонсоод байна. За үүнд гүйцэтгэгчийг сонгож шалгаруулах ажлын хэсгийн гишүүн болох Бямбсүрэн Төмөн Жаргал Баяр Сүх Чойжил сүрэн нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан давзаалгах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээс онгодуулсан ялыг сэргээлээ. За мөн автобус хүлээн авах захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох Чойжил сүрэн Баярмаа, Хадбаатар, Дөлгөөн, Мөнхбол, Лувсан давуу, Хонгорцул, Цогбадрах, Сүхбаатар нарыг болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял хөнгөрүүлсэн байсныг нь үндэслэгүй хэмээн үзэж албан тушаалаа уруулан ашигласан гэдэг зүйл ангаар анхан шатны шүүхээс оноосон ялыг мөн хэвээр үлдээжээ. Харин ажлын хэсгийн гишүүн болох мөнх хоёрыг өөр хилтэст ажилтдаг байсан гэдгээр нь хэргийг нь хэрэгсэхгүй болох үндэслэхгүй хэмээн үзэж дахин шүүхээр хилцэхээр боллоо. За дээрх ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөсөх хэмээн нийслэлийн тээврийн газрын дарга Жавхланбаатар болон Тэнүү компани захирал Ганхуйг нарт оноосон 3 жил хорих ялыг хэвээр үлдээсэн бол бүгд найрамд Солонгос улсын 2 иргэнийг шүүхээр дахин хилцэхээр болжээ. Харин хэргийн бусд оролцогчдын хувьд нийтийн албанд ажиллах эрх болоод зорчих эрхээ 1 жилээс 2 жил 6 сар хүртэл хугацаагаар хасуулж байна. Харин хэрэг нь цагаатсан Сүхбаатарын хувьд хэрэг явдал үүгээр дуусаагүй. Учир нь улсын дээд шүүхээс гэрчээ мэдүүлж байгаа дээрээс өгсөн чиглэлийн дагуу гэдэг хэн тодорхойгүй захиалагчийн хэргийг шалгах хүрээнд дахин дуудагдсан шалгах боломжтой гэдгийг онцолжээ.